бодох шүү. За энэ яамны байранд болсон энэ хүн амны ноцтой хэрэг. Энийг үйлдэлсэн этгээдийн тухай би хэдүү хэлье гэж бодож байгаа. Анх энэ Батхуу гэдэг хүний газрын дарга байсан бэл. Дараа нь одоогийн ерөнхийлөгчийг зам тээврийн сайд авахад газрын дарга байсан. Дараа нь уул уурхай яамд газрын дарга байсан. Сая зам тээврийн яамд буцаад газрын дарга хийжсэн. Түрүү намын томилгоо энтер гэж зарим хүмүүс ярьж байгаа шиг байл. Би Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. Нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. Залуучдын холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. Би Монгол Ардын гишүүн байсныг бол би л мэдэхгүй. Ямар ачтай буянтай нүүртэй нүнжигтэй хүн болохоор ингээд бүх сайдуудын нүүрэн дээр, бүх төрийн нүүрэн дээр яамны дарга хийж явж байгаад яамыг өөрийнхөө удирдах ингээд одоо хэрэг хийгээд ингээд төрийн нэр нүрийг ингээд шороотой утгадаг юм бэ гэдгийг би одоо бодоод ойлгохгүй байна. Би халтар сайдад нэг зүйлийг хэлье. Дэд сайдад. Тэр дорж давгийнхаа ажлаас нь халаарай. Энэ хүн амны бүх үндслэл нөхцөл тэр дорж давгтай чинь салшгүй холбоотой шүү. Тэр хүн одоо хилцээний дарга хийгээ явж байгаа. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө би удахгүй газрын дараа та нар надтай аятайхан харьцаарай гэж яамн дотроо яриад явж ирсэн нөхөр. Хэд хэдэн газрын дарга байгаа шүү танад. Дэтгэвртэй гарчихсан мөртлөө эргээл хүрээд ирдэг. Бүх сайдуудын нүүрэн дээр энэ зам тээврийн яамны дарга хийгээл явж идэг газрын дарга. Нямдарж гишүүний хэлдгээр ёстой ялцрал. Би нямдар сайдад бас нэг тэр дөрвөн ялхахгүйгэн хүүхдэд хэврээд үлтийгээд үлдсэн хохироод үлдж байгаа тэр билвсэн ихнэрийн тэр хүүхдүүдийн нэр төрийг нь сэргээж өгөөрэй. Тэр зүйл ангийн цагдаагийн байгууллага зөвөр зүйлчлээсэй гэж би хүсэж байгаа. Одоо яаж ийнэ вэхээр бараг тэр талигачийн буруу юм шиг ийм байдлаар зүйл ангийн явж байгаа юм билий. Тэр дөрвөн хүүхэд насанд хүрээд эцэс нь мэднэ. Тэгэд аав нь өөрийнхөө буруугаас болоод хүн далуулсан гэдэг тийм ойлголттой насаараа явах юм уу? Тэгж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ нэмийг бол одоо салбарыг хариуцж байгаа удирдах байгаа сайд нар энд анхаарал хандуулж Монгол улсад энэ хууль шүүх цагдаагийн байгууллага шудраг ёс гэж байдаг юм бол эрх мэдэлтний өмнө эд хөрөнгөтний өмнө бүхийдгүй шудраг ёс, шудраг хууль хяналт гэж байдаг юм бол энэ хэрэг дээр яаж үйлчлэх вэ гэдгийг харах ард түмэн харж байгаа гэдгийг хэлье.